За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. За тэгээд Keks podcast-ийн ээлжид дугаар бэлэн болж байна. За өнөөдөр цэгийн манай зочныг сайхан танилцуулаад өгөөч. За өнөөдрийн 70 дахь дугаар та бүхэнд хүрэх гэж байна. Friends үзчихсэн бол Моникагийн хэлдэг яг хэсгийг санаж байгаа бол 7 тэр хэсгийг санаж байгаа яг 70 дахь дугаар тиймэрхүү дугаар байх болно. Тэгээд өнөөдрийн зочноор бид нэг найзаагаа урьсан байгаа. Энэ найз маань болохоор ер нь бол өмнө нь эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан. Эмч хүн байгаа. Одоо бол задлангийн эмч гэжгүй юу? Тэгээд Эрдэнэ Санж гэдэг эмч ирсэн байна. Тэгээд өнөөдөр 10 санж уу? Яа, яг юм болохоор би санжаа гэхэд амар дуртай байхгүй. Бүр ингээд тэдэн санж гэж ярьдаг. Тэ хэдэн санж юм бэ? Палта. За үзэж байгаа дараа нь хэлье. Дараа нь реакшн видео юм. Төлцсөн байж ширээн даа. За хэдэлээ бол санжаал гэж дуудчих болно. Санжаа. За тэгээд өнөөдөр 70 дахь дугаар маань хүрэх чаа. Тэгээд өнөөдрийн сэдвээ залуу бит хоёр бол муужгаа. Өдөртөө 7 дахь дугаар. Одоо яг дугаар ингээ явах тусам улам заваарч эхэлж юм гэж. Яна 8 дахь дугаар дээр бол ингэх юм байна шүү дээ. Тавал Дэшээ доошо. Би яг юунд ороод ирв? Зүг газар орсон хэсэгтээ нэгэд эргэлзээ авчлаа шүү. За, өргөлжлээ. Тэгээд сэдв болвол ойлгомжтой муужгаа гэсэн сэдвийг бид нар өнөөдөр барьж ярих гэж байна. Тэгээд хамгийн ихний асуултыг одоо төчнөөс асууя. Тэгээ бас яг яг энэ дугаараас гол сэдв рүүгээ орохын өмнө бас нэг юм биднээс урайлмаар байна. Ер нь орон нутагт хүмүүс тарав гидээд одоо таргун тахалт өртөд байна. Тэгэхээр миний хайртай монголчуудаа тарга үтгэе болцгой муужгаа идэ. Тэ тарга үтгэе болцгой муужгаа идэ. Өөр тахалтай болоогүй дээ. Муужгаа идэ тахал тусаж болно шүү дээ. Ямар халдварт моноклоз гэж өвчин байгаа. Ер нь бол тий. Янз бүрийн вирус авна шүү дээ. Бактери вирусын гаралтай янз бүрийн халдварууд байж болно л доо. Жишээ нь намс X-ийн үед чинь дамждаг олон төрлийн халдварууд байна шүү дээ. Жишээ нь одоо herpes ч юм уу эсвэл HPV гэдэг human papilloma вирусын халдварууд болохоор тэр бол ингээд бэлгийн үү гэдэг өвчлөл байгаа байхгүй. Энийг хинэттэй биш. Хомхоо долох гэдэг шиг байдаг гэж ярьдаг хүмүүс те. Мөн үстэй тэр. Ам дээр эсвэл ингээд залгуурн дээр гарцсан байх тохиолдол байдаг байхгүй. Тэгээд тийм тохиолдолд ер нь бол энэ ер нь бэлгийн хамтрагч нь бол одоо human papilloma вирустай юм байна да гэсэн нэг тиймэрхүү юм гаргадаг байхгүй. Тэгэхээр хамаагүй ч гэж болохгүй. Yes та. Гэтэ ингээд би зүгээр ингэж нэг зүгээр жокн дээрээс л сонсч ирсэн юм л та. Али Вонгийн лөө жокн дээр тэр вирус эрэгтэй хүний биед байхаараа болохоор харцангуй гайгүй тийм амар хор хөнөөлтөй биш. Эмэгтэй хүний биед бахара хавдар цаашаа ингээд яадаг мадаг гэсэн нэг тиймэрхүү юм ярьжсэн. Гэтэ тэр бол комеди л байсан л та. Би илүү дэлгэрэнгүй яг хайж тэрийг бол үзээгүй л те. Яг хөө тэр хүүснээс хамаарсан гэхээс илүү зүгээр human papilloma гэдэг вирусын гаралтай нийтдээ 64 төрлийн өвчлөл үүсдэг. Гарн дээр жижиг үү гардаг ч юм уу те. Энэ тэнд гардаг жижиг хэмжээний урагцгүүд. Тэгэхээр болохоор байж хэдэн газар байршсан байдаг байхгүй. Тэгэхээр яг хүйс хамаарсан гэхээс илүүтэйгээр тухайн хүний ариун цэврээс их хамаардаг. Одоо жишээ нөгөө нэг эрчүүдийг одоо нөгөө бэлэг эргэтнээ одоо юу яа гэдэг штэ. Угаа. Хоёр өөр ярьсан. За шамлаад угаагаад тэгээд ариун цэврээ сайн сахиа тэгээд сайн сахиж чаддгүй бол эсвэл ингээд илүү юу гэдэг efficient илүү цэвэр байдлах үүднээс одоо хөвч тас хагалгаа хийлгсэн тохиолдолд болохоор хамтрагч буюу бэлгийн хавтагч эмэгтэйгийнхаа умаа хортой хавдар үүсэх магадлалыг ихээхэн багасгадаг. Гэхдээ ер нь бол нэг туссан байлаа гэж бодоход идэх боломжтой. Гэхдээ ер нь бол нэлийн өрмөц эмчилгээ шаарддаг төвөгтэй өвчлөл л тоо.
За тэгэхээр хэдүүлээ бол таргуун дахлаас шилжээд муужгаа идэх талаар ярьсан. Муужгаа идэх талаас яриад бас аман секси үед янз бүрийн өвчлөл авах боломжтой гэдгийг та нарт тайлбарлаж өглөө. Тэгээд үргэлжлээд би одоо 40-наас нэг юм асуумаар байна л да. Яг амьдралтаа хэдэн муужгаа харсан бэ? Мэргэжлийн бус болон мэргэжлийн нөхцөл. Ажлын шаардлагаар болон ажлын бус шаардлагаар. Би ч нөгөө нэг эмэгтэйчүүд ялангуяа нөгөө нэг төрх тасаг дээр гэх юм уу голтол ажиллаж байсан. Тэгэхээр ер нь бол нэг тийм тэрийг муужгаа гэж харах юм уус бодол байхгүй. Тэгээд ер нь бол яг ингээд хүмүүс л эмэгтэйчүүдээр явж байгаа хүмүүсийг ингээд амар тийм sexual ч юм уу тиймхүү байдлаар хараад байдаг. Яг үндэ ингээд мэрэгжлийн байдалтай орохоор тэнд ер нь ямар ч тийм секс юм байдгүй л тээ. Зүгээр ингээд яг л ер нь бол нөхцөл байдал юм байгаа мэн гэд түүн дээрээ дараагийн алхмаа яах уу гэж бодно уу гэхээс ямар гоё юм бэ гэж хэлж юм бодохгүй л тээ. Хичнээн гоё хүүхэн байсан ч гэсэн нэрээ харж тэрийг нь бараг харж амжихгүй байж тал тэгээд бүх юм болоод өнгөрцөн байж байгаа болохоор. Тэг ер нь тооны идэ тэгээд. Юу яажсан аахгүй юу? Би тоогоо алдсан гэх юм. Ойтон байхдаа алдсан л та. Нөө 4-р курст байхдаа яг эмэгтэйчүүдийн Streptococcus, Б бүлгийн Streptococcus гэдэг ер нь бол халдварын чиглэлээр судалгаа хийгээд тэгээд судалгаа хийж авах хугацаанд Улаанбаатар хотод одоо 35-аас 47 хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдэд мазакын шинжилгээ хийсэн. Тэгэхгүй арчсан шинжилгээнээс ингээд Б бүлгийн Streptococcus гэдэг бактери ялгаад тэгээд тэрийг ингээд тэрнийхээ илрүүлгээ хийх зорилгоор ер нь бол их олон мууж гарсан байгаа. Зүг. Тэгээд залуу ер нь харддаг юм уу? Манай ер нь харддаг юм уу? Манай санжаа бол тэг яг оюутан байхдаа тоогоо алдсан. Би Монгол ирээд тоогоо алдсан. Европт бол тэг хоёр орнд тоогоо байсан чи Монгол ирээд тоогоо алдчихжээ. За кексийн үед залуу чи ер нь харддаг юм уу? Мэдээж харна штэ. Тэгээ би нэг чи хідэн ягааныг харсан тэгвэл. За тоолгод юу нэг хэцүү юм. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийн үед ийм нэг жоохон асуудал байдаг байхгүй. Одоо жишээлбэл нэг юм одоо тэр хэсэгтээ өнгө нь ямар байна мэн гэж талент харна бид нар чинь заяа. Тэг ингээ ямар шүү одоо хэлбэр нь ямар байна мэн гэж. Пүдэр мүдэр яадаг үстэй. Пүдэр мүдэр. Тэр чинь бүр жоохон хүүхэд байхтаа л. Нөгөө нэг жоохон хүүхдүүдийг нурж мурахаар угаасаа пүдэр тайлх төрөхтэйс. Яг хаа том болоод насан турш мөрөөд бид нар чинь тойлж молонд харддаг штэ. Тэгээд ингээд бас дотроо боддог байхгүй. Тэгээд сүүлд бас ингээд ягаа муужгаа зуужгаа гэж дуугаар порно үзэхээр ингээд амар хөөрхөн ийм гоё өнгөтэй мөнгөтэй байгаа л тий. Тэгээд би бас боддог байхгүй. Тэгээд яг үнэхээр тийм ягаа нэх байд юм болов уу? Минийх бол ягаан биш л дээ. Би бас нэг юм асуумаар. Яг тэгвэл би нөгөө нэг ерөнхийдөө нэг тийм зүгээр нэг энэ бол зүгээр миний хувийнтай хэлбэрчлсэн арга гэж бол ямар ч шинжилгээ ухааны үндэслэлгүй зүгээр л төсөөллийн ертөнц шүү. За ингээ 3 ангилж болно. Тэ. Муужгаг, тэ. Салмон, ярга загс, тэ туна, шапрот. Яа, би чамаагаар дагцдаад авмаар санагдаад. Тийм үү? Аа. Тэгтээ заримдаа тэгтээ бүрдээ ингээл тэгэл нэг охинтой ч юм уу учир ургуулаад тэгэл шотлонгууд нь нефт утсан загс мэддэг. Энэ ер нь бол зарим нэг тиймтэй үнэр багтай, зарим энэ юунаас шалтгаалдаг вэ? Ер нь бол хувийн ариун цэврээс л ах. Гэхдээ угаасаа важина чи өөрийн гэсэн онцлог үнэртэй шүү дээ. Тий. Гэхдээ өдрөөс шалтгаалаад өөрчлөгдөг юм байж магадгүй юу? Одоо жишээ нь нөгөө овуляцийн үе юм уу ярьж байна. Тий, сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор ер нь олон өөрчлөлт орно шүү дээ. Тэгээд тухайн ариун цэвэр гэж байна. Та нар тэгээд түрүү яг нөгөө цэнгэлэг хэлсэн чи яг би бодлоо л тоо. Өнгө нь янз янз байгаад байдаг. Порн интер үзэхээр одоо тэгээд зарим нь хар бор шар ягаан те. Янз янз л байх юмаа гэдэг. Ямар өнгөтэй байх нь хамаатай биш ээ. Ер нь бол ямар хэлбэртэй байх нь ч хамаатай биш. Ер нь эмэгтэй хүн ямар байхтай гоё ярагддаг вэ? Эрүүл байхтай л гоё ярагддаг. Yes. Энэ ч гоё юу гэнэ. Тэгэхээр ер нь бол тэр согтуу эмэгтэй тооцох юм байна те. Үгүй юу? Үгүй. Яа. Ирэл биш. Золоо минь чамаг яайдаа. Хөсөд рүү явуулахаас гэхгүй. Чамаг хөсөд рүү биш сэзв
Тийм сэтгцэн эрүүлэн судал. Очиж Чингис хаантай уулзаад гэхгүй юу? Өнөөдөр Сэмүт дээр Чингис хаантай уулзчихсан шүү дээ. Энд хөвтөжсэн юм уу угаасаа? Гү. Нөгөө нэг Чингис хаан хөвтөжсэн гэхгүй юу? Намайг ирж та нар нөгөө нэг паблик фигур бодоод гэж үнтэй. Тийм алдартай алны танил юм биш өөрийгөө Чингис хаан гэж боддог тийм хүн байсан аахгүй. Яа. Гэхдээ амар тийм хөвгөлтэй инээхэн чаашаа. Гэхдээ жоохон өрөвдмөр лсэн л та. Өөрийгөө Чингис хаан гэж боддог. Тиймэрхүү хүмүүс. Ихэд таарчихсан. Бүртмөртэйг асууж байна. За тэгээд яг дөрөвний яриануу эргээд орох юм бол мөнгө тэр одоо хэлбэр хэмжээ эднэр чинь бол нэг чухал биш ээ. Тэгээд охтууд өөрсдөө бас ихтгэлтэй бас сайхан байцгаагаарай. Яг үндэ порнон дээр бол амар олон засвар орсон байгаа гэдгийг би бол мэдчихсэн л та. Гэрэн тэр засвар оруулаад байдаг болцсон байлаа. Одоо би бол яг нөгөө нэг японочдыг порн хийхдээ болохоор ингээд бэлэг ихнийг нуунд алдчихдаг штэ. Тэрийг нь бол бас нэг талаас зүг гэж бодоод байгаа байхгүй юу? Порноонд хүртэл үү? Үгүй. Жохон имплюр гэх ингээд харагдахгүй болгоцоод байна штэ. Үгүй яг хөө тэр нь бол бас үзэгчдэд нэг тийм гоё юм биш л дээ. Гэхдээ бас давхарт нэг талаас нь бодвол одоо хүүхдүүд чинь эцэст порно олно гэвэл ханаас олоод үзчихдэг. Хүн болгон хяналт тавих боломжгүй болцсон байгаа. Ийм үед бага насны хүүхдүүд ч юм эсвэл нөгөө охтууд нь эсвэл нөгөө банд нар нь тэрийг нь харчаад эрэгтэй хүн бол зөвхөн ингээд том эрэгтэнтэй ээж ижил болох юм байна. Эсвэл нөгөөд эмэгтэйчүүд нь охтууд нь харчингуудаа эмэгтэй хүний бэлэг эрэгтэн бол ингээд ариун хүн тэгээд тийм цэвэрхэн хоёр талын бэлгийн их баг уруулан том жижиг байхсгүй наашгаа юм. Харин тийм болохоор Япон порно байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээд нөгөөх нь өөрсдөө сэтгэл санаагаар готордог ч юм эсвэл тодорхой нэг нийгэмдээ хүлээмж өргөдөх нэг хүсэл байдаг да хүн. Тэр хүлээмж өргөх хүсэлтэд ингээд дагалдаад гэх юм уу хагалгаа энэ төр хийлгдэг тэрэндээ засар оруулдаг ч юм уу тэр хүн нөхцөлөд үүсгээд байдаг. Бас нэг өөр зүйл гэвэл бас би яхаа мэдгүй л байна л да. Нэг тас эмэгтэйчүүд эрэгтэйчүүд хэмжээнд дээр анхаарад санаа зовдөг юм бол эмэгтэйчүүдэнтэй бариун байна уу бариун биш байна уу тэрэн дээр. Гэтэ бариу байгаа хэсэгтэр та нар ялгааг нь амар сайн мэдэрдэг үү? Тэгэхээр би согтоо байдаг болохоор мэдгүй л байна л да гэхгүй. Одоо чи хэрэг мэдэрдэг вэ? Ямар ч гэсэн орж ивэл бодож байна. Манай нэг найз хэлсэн шин амар жок байгаа зэ. За. Надаа бүх охтуудынх л бариу байдаг шүү дээ. Өөрийнх нь амар томсон. Энийг үдчихэвэл чи байсан шүү. Гэтэ мэдгүй яхаа эрэгтэйчүүд ингээд бариу байгаа хэсэгтэр яаж мэддэм бол би болохоор ингэжсэн байхгүй. Хоёр дахь хүүхдэд төрүүлсэний дараа би нэг юм эмчилгээ шиг юмд явж исэн байхгүй. Тэр нь болохоор ерөнхийдөө нөгөө нано юу ч үлээ нэг юм төхөөрөмж одоо нэг юм хэлбэртэй юм хийгээд тэгээд тэр нь ингээд нэг юм дасгал хийж байгаа юм шиг нөгөө ерөнхийдөө кегелийн дасгалыг ингээд зүгээр юм тоглоом шиг варгаар ингээд хийлгэж байгаа тиймэрхүү дасгалт явж ирсэн байхгүй. Тэгээд тэр үед зүгээр эмчийн хэлэхдээ зүгээр хуруугаа хийгээд хэрвээ чиний одоо энэ хурууг чинь нэг хуруугаар атгах байгаа юм шиг байвал жоохон сулралтай нь хоёр хуруугаар атгах байгаа юм шиг мэдрэгдэжээвэл одоо хэвэн гэж үзнэ гэж надад хэлж ирсэн. Тэгээд яг хоо тиймэрхүү юм та нарт одоо хэр мэдэгддэм бол юу нь ялгаатай байдیں۔ Тийм амар сул мол ч юм уу тийм юмтай таарж ирсэн надад юм байна. Үгүй. За бүгдээрээ барай байна. За мэдээч. Яа. Цинглээ. Ингэж болохгүй шүү. Энэ хоёр гэхдээ сая миний ярьсан жокийг сонсон гот гонтлаа. Өөртөө том болохгүй шүү. Үгүй нэрнгээсээ. Юу н анзаарэгддэм бол таа гэчлээ. Гэтэ ингээ яг хийж явах үед ингээ чангалж мангалж байгаа танарт мэддэг. Мэддэг шүү дээ. Тэр гоё идэг. Үгүй гэтэ би яг тэрнээс яг үндэ айдгаа. Вагинизм гэж өөрчлөлтөө шүү дээ. Ингээд гаццдаг нохоонор одоо нохоо гацдаг гэх юм уу одоо тэр нохоогоор бол хүмүүс айгуусаа мэдж байгаа. Хүмүүс гадаад гацж байгаад бид нар энэ пүүсэнд гадаа шааж байдаг те. Yeah, no, bro, what the fuck? Яа. Тэгээд эмчтэр очиод яг тийм гацсан тохиолдол иржсэн тийм мэдхүү чи. Гэхдээ би тийм тохиолдолд таарч ирсэн байхгүй. За яаж тэгээд тэрийг гайг болгосон? Тариагийн тарьж мараа. Тэр нь бол тэр нөгөө чочрлын гаралтай л да. Тэгэхээр нөгөө нэг тухайн хүн бэлэг секс юм уу бэлгийн амьдралд
бэлэн байгаагүй эсвэл бэлгийн амьдрал одоо бэлгийн харьцаа тэнд явагдаж явах үед ямар нэг гадны сэтгэл зүйн төвчрөл орж ирэх юм уу. Тийм үед болохоор ер нь вагинизм гэдэг тодорхой state үүсдэг. Булчин шууд чангардаг гэсэн үг. Нэгсэндээ чангараад одоо тэндээ ингээд дотгошоогоо юм орсныг гаргахгүй гарсныг оруулахгүй болно л гэдэгтэй. Гинт нөгөө ширүүс татж байгаа шиг тиймэрхүү нэг тийм болчихсон юм уу те. Ерөөхдөө бол тиймэрхүү. Тэгээд хатуураач. Тэгээ боон тасрах уу гэх юм. Гэхдээ яг хангалттай хэмжээнд тасрахгүй. Тэгтээ гаргаж чадахгүй байлгаад байх юм бол ер нь тэндээ үхчихдэг л дээ. Боо. Хүчлэлт явагддаг юм байна те. Тэгэхээр ямар хугацааны дотор одоо хүчлэлт болдгийг ер нь бол. Гэхдээ янз гэх юм одоо 35 минутаас 6 хүртэлх цаг тэсэх боломжтой тэндээ. Гэхдээ яг амьдрал дээр бол юм болгон төсөөдлөөс болон ангаахын ном дээрээс ер нь бол өөр байдаг юм байлаа л та. Яг нөгөө нэг Өрөнгө аймаг дээр явж байхдаа л яг нэг эмч нарын нэг хэсэг үйлэг багтаа явж байгаад нэг тэнд гэж одоо хэлээд яг уу ингээ гэр ороолын дундуур явж байсан чинь нэг айлаас л стажинкан хашгичаад явж байгаа байхгүй. Бид нар нөгөө нэг ухаамын эрүүлэндийг ингэж нэг тийм мониторинг хийсэн магийн судалгаан дээр би сайн дураа ажилтан болж яваад оюут нам байхдаа тэгээ явж байхад нэг тийм тохиолдолтой таарч ирсэн. Тэгээ би өөрөө тэнд юу ч мэдгүй, сэтгцс үзээгүй, эмгтээчүүд үзээгүй. 3 дугаар курсын оюутан. Өстой яахаа мэдгүй болцсон. Натаа зүг явж байсан хүмүүсэнд эрүүлэндийн үнэлтэлтэй хүн байхгүй. Тэгээ би нэг зүгээр дунд нь ороод ингээд хараа зогсоосоор юу ч хийж чадахгүй юм чинь. Яста ямар ч онлын мэдлэг байхгүй. Тэгээд юугаа ч ихв. Тэгээд яаралтай эмчэнд дуудаал эмч нар явчраал юу яаж яхад эмч нар нь бол зүгээр хоёр эрэгтэй эмэгтэй айлалныхын ингээд шулуун гоцроо нь хуруугаа ягаад гаднаас нь массажлах байдлаар эмэгтэйгийнх нь одоо өтрийг нь гаднаас нь ч юм эрэгтэйгийнх нь одоо тэр төрүүлчхайг нь араас нь массажлагч байдлаар эрэгтэй аль болох хурдан тайвшруулах арга хэмжээ авч байгаа байхгүй. Ямар юм. Гэтэ ер нь бол бас л амар state байлаа. Ер нь бол хүн болгонд нэг тохиолдоод баймааргүй. Тэгээд тийм л юм харцсан. Гэтэ яг би бас өмнө нэг ийм түүх сонсч байсан. Гэтэ тэр түүх нь болохоор яг тэр явцсхийн түүх биш, зүгээр яагаад тийм юм болсон бэ гэдэг дээр зүгээр яг тэр цочрол гэдэг дээр нэг магадгүй нэг гэр бүлийн гадуур харилцааны юм болж ирсэн чи гинт нөгөө гаднаас нь нөхрөн ч юм уу эхнэрэн ч юм уу хин нэг нь орж ирдэг ч юм уу те. Яг нэг тиймэрхүү цочроон дээр тийм үйл явдал үүссэн. Тэгээ хоёулаа эмчтэр очиж мочоо тариулаад булчин судлах тариач хийсэн юм яасан. Тиймэрхүү байдлаар ингэжсэн гэдэг нэг тийм түүх бол хүнээс харилцаасч ирсэн. Тэг би бас нэг асуух юм байна. Надад нэг одоо 2-3 хүн хэлжсэн юм аа. Йоо. Хизээ секс хамгийн их дуртай гэвэл өглөө нэг унтж хахад гинт сэрэх маягаар ч надад хэлжсэн байхгүй юу? За. Үргэлжлээс огтод. Тэгэнгүүт би бодож байгаа хэрэг ийм тохиолдолд унтж хахад нь тэ Симэрх бас шургуулчих юм бол бас ер нь магадлал байгаа юм байна. Гинт зочирдоод. Тийм. Сая золоо яг саяхан ингээд магадлал байгаа юм байна гэж хэлж хахад нүдэнд нэг нулимс зийлэгнээд байна. Яалч вэ ингээд эрсдүүлээд үдцсэн байгаа байхгүй. Аа. Тэгэл эрсдэлтэй санагдаж байна тий. Гэхдээ тэр моментод бол гайг бахаа. Тэр чин тэгэл өглөө угаасаа л би бол өнөөдөр гинт жинхнээсээ яг кекс ярих юм болов гэж бодсон байхгүй юу? Одоо кекс ярий да одоо. Ямар гоё подкаст вэ тэгээ. За нэгэнт ер нь бол тий муужгаагаа ярьж байгаа юм бол ер нь одоо хамгийн манай Монгол одоо хамгийн түгээмэл одоо муужгааны тий одоо хүчин гэж ер нь ямар байгаа юм топ 3 гэж хэлэх юм бол фундаменттэй тань. Тэгээ босод ахуйн замын наад нэрээ монголоор хэлдэг. Одоо умаа салтын өрөвсөл гэх юм. Окей, умаа гэдэг салтын өрөвслүүд байж болно. Эндометрит гэхээс илүү ер нь бол бэлгийн замын халдварууд. Өрөвсөл чинь бэлгийн замын халдвар төвчин гэж явах юм. Үгүй янз. За тийм л үү. Тийм бэлгийн замын халдвараас олж өрөвсөл үүсэж болно. Эсвэл гаднаас ахуйн замын халдвараас шалтгаалсан өрөвсөл үүсэж болдог. Ахуйн зам гэж ямар зам юм? Одоо би чамтай ингээ хүрэлцүүл энэ ахын зам л гэсэн үг. Одоо би энд ингээ хүрж явах юм бол хэрэв би одоо ингээ хурууга зүсэн штэ. Зүсчэн байж байгаад энүүгээрээ ингээ бохир ширэг ингээ байх юм бол ингээ энэ ингээ идэлээд өрөвсөд тэгээд ахын замын хал. За өрөвсөл за дараагийнх нь. Тийм бэтлийн замын халдварууд. Тэрэн дотроо одоо жишээ нь
хламид эсвэл одоо тэмбүү доох юу ч үгүй тийм. Цаг хүйтэн. Тий, одоо терхимназод байна. Одоо тэгээд энгийн ориоплазмын халдварууд байна. Наа чин шестэй холбоотой байдаг. Шест бэлгийн замын халдварууд. Тэгээд энэ төрлийн халдварууд ер нь бол амар их байна л да. Би яг нөгөө гэл сангаах ухааны төвд лаборатори хэмжээр ажиллаж байгаа хугацаанд анзаараад байхад одоо ирж байгаа бэлгийн замын халдварын шинжилгээ өгөх гээд ирж байгаа хүмүүсийн дунд халдвар нь ер нь бол бас нэлээд их харагдаад байсан аахгүй. Гэхдээ бас бодох хэрэгтэй. Хүмүүс өөрсдөө ямар нэг бодлоор зөвөр илэрсэн байгаа тохиолдолд ер нь ирж байгаа учраас тэдгээрээс үндэслээд бид нар ингээд шууд анализ хийх боломжгүй байгаа юм л та. Бид одоо чинь бид гурлаа ямар ч ингээд зөвөргөө байдлаа гэд та нар маргааш бэлгийн зам ямар нэг төрлийн халдварын шинжилгээ юм өгөх үү? Та яасан нэ? Ер нь ямар нэгэн бэлгийн замын шинжилгээ өгөх үү? Болно шүү дээ. Би бол яадаг вэ? Жилд нэг удаа хэлээгүй үед чи үзүүлэхгүй шүү дээ. Гэтэ ер нь бол жилд нэгээс хоёр удаа бол юу заавалчгүй үзүүлдэг шүү. Би ч гэсэн ер нь хүүхд төрүүлснээс хойш жилдээ ядаж нэг удаа бүр болохгүй бол хоёр удаа үзүүлдэг. Гэтэ нөгөө PCR өгдөг штэ. Тэр чинь жоохон үнэтэй байдаг байхгүй яг үндэ одоо PCR бүгднгийн ингээд өгье гэд тэгэхээр би нэг өгөхөд баг 90 мянга болж исэн баха. Одоо нэг 120-оос 140 мянга гэдэг лабораторид үзүүлдэг. Яг нөгөө тогтмол одоо ойр ойрхон өгöd хахад бол хэцүү. Тэгэхээр жилдээ нэг удаа тэр PCR-ыг өгчгээд бол окей зүгээр юм шиг санагдсан. Тэгэл заримдаа нөгөө юу цус өгдөг штэ тий. Тэрүүгээр чин BC вирус доох тэмбүү бүгдээ гараад ирдэ штэ. Тийм юм аргаар бас шинжилгээ өгчнө. Тэгэл мазок хаяа жоохон эрсдэлтэй байвал эсвэл жоохон эвгүй байвал мазок гэднэр өгөх. Тэгэхээр санджаагаас асууя л да. Ер нь эмэгтэйчүүд маань жилд яг эрүүл байхын тулд ер нь ямар шинжилгээ үзүүл ер нь зөв бай. Эрүүл мэндийн үүднээс. Мазок дотроо 2 байгаад байна. Мазок 2 байгаад байна. 2 байгаад байна уу? Одоо зүгээр арчтсан шинжилгээ гэж цаашаа умаа хүзүүн арчтас гэж юм ялгах. Тэр болохоор PAP гэж байгаа. Умаа хүзүүний хор тавдрыг илрүүлдэг PAP шинжилгээ гэж байдаг. Тэрийг бол ер нь бүх анхан шатны эмнэлгүүд дээр нэгдүгээр шатлын эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүд дээр ер нь бол бүгд дээр хийж 30 наснаас дээш одоо эсийн шинжилгээ өгөх ёстой. Үнэгүй одоо өрхийн эмнэлэг дээр хийж байгаа. Зүгээр мазокын шинжилгээ буюу арчтсан шинжилгээ авч байгаа шүү дээ. Энэ шинжилгээгээр бэлгийн замын халдвар төвчнүүд гарч ирэх үү? Цөөн тооны зарим төрлийн халдварууд ч гарч ирдэг. Одоо цагаан эсийн тоо нэгссэн байлаа. Одоо тэн дээр байгаа нэгсэндээ эсийн бүрдлийг харж байна л гэсэн үг л дээ. Тоолоод байдаг штэ. Тий. Тэгээд түүн дээр байгаа одоо энгийн наацхийн халдварууд гингүүт одоо терхимназ байна уу ч гэдэг юм уу, өрөвслийн ямар нэг эрсдэл байна уу, халдвар өөр ямар нэг төрлийн халдварын эрсдлийн ангиллууд гарч ирсэн байна уу гэдгийг түүнээс л тодорхойлох боломжтой байдаг. Тэнгүүт Nugent-ийн оноо гэдэг тодорхой онооны системээр дамжуулаад тухайн эмэгтэй яг ингээд өрөвслийн эрсдэлгүй байна, халдвартай байна гэд нийтдээ 4 төрөл ангиллангуудаа бид нар шаардлагатай тохиолдолд мэрэгжлийн эмчрэн шууд явуулаад. Тэгэхээр эхлээд мазок өглөө. За тэрэн дээр гайгүй бахан болвол одоо гайгүй бахан нь жоохон эрсдэлтэй байгаад эхлэх юм бол цаашаа шинжилгээ өгөх хэрэгтэй болох нь байна. Цаашаа шинжилгээ өгөөд одоо бэлгийн замын халдвар төвчний шинжилгээ өгвөл тусаар магадгүй доох тэмбүүгээ өглөө. Араас нь PCR өгөөд одоо бүх төрлийн одоо бэлгийн замын халдвар төвчний юм байна уугүй гэдгийг харчиж болно гэсэн үг тийм. Иймэрхүү л юмар л явна гэсэн. Иймэрхүү зашмаар явна гэсэн. Чи харин бараг эмч юм шүү. 2 хүүхд гаргасан. Тий, 2 хүүхд. Тэрс нэмээд комедиан. За тийм ээ. Манай тагтаа стилийн. Гэтэ би бас яг нөгөө яг одоо ингээд нөгөө бэлгийн замын халдвар төвчин гэдэг чинь бас нэлээд их байгаад байгаа. Тэгэнгუთ хүмүүс энэ дээр нөгөө нэх ач холбогдол өгөхгүй тэгэнгүүтээ ингээд нэх би биэнд амар ихтгэлцлийн байдлаар ерөнхийдөө ингээд харилцаа үүсгээд идэг шүү дээ. Тэгээд энийг бас нөгөө хэдүүлээ бас жоохон хүмүүс дуг нь хэлэх ёстой хүмүүс болол гэж боддгийг. Тэр бол яалт ч юм л дээ. Итгэлцлийн байдлаар одоо зөв нэг тийм гайгүй л үдэ гэдэг ч юм. Тэнгүүд хүнийг гаднаас нь өвчтэй эсвэл ямар зан төлөвтэй гэдгийг хараад шууд мэдгүйгээс хоош одоо бид нар тэгж хамаагүй итгээд амаргүй юм л та. Бид нар зүгээр ингээд нэг гудамжин төвчсөн шаал танихгүй хүн дээр гар утсаа ингэж өгөнгүүтээ нэг төр барьж байгаа ч гэж байгаас бүр хідэн дахин 7 дараа байгаад байгаа байхгүй.
Чи яга ингэ сэжигтэй хараад байна. За ингээд топ 3 юуг ерөнхийдөө ярьчлаа шүү дээ. За тэгээ шинжилгээ өгөх талаар ярьсан. Одоо надад нэг асуулт байгаа юм л да. Тэр нь болохоор магадгүй одоо яг эмэгтэйчүүдийн эмч хийж явах үед чинь ч юм уу эсвэл нөгөө дадлагаар ажиллаж явах үед мэд чинь нэг тийм охтууд амар тэнэг асуулт асуусан ч юм уу эсвэл нэг тийм тэнэг үйлдэл хийсэн ч юм уу те. Яг ингээ үзүүлж яснаа гинт чамайг хоёлаа хийж болох уу чи тэгээд мэдгүй нэг тийм тэнэг үйлдэл гарч ирсэн нөө тийм инээдтэй юм болж энэ ирсэн. чи би нөхөртэйгээ тавьж чадахгүй байх юм. Та навыг тавилаад өгөөч. Үгүй нэг тиймэрхүү юм чааш. Үгүй амар сонирхолтой нэг сонирхолтой биш л дээ. Би яг нөгөө нэг нэг охин орж чид ага юунаас мазаку шинжилгээ хаанаас авд ингэж асуу. Гэтэ надад тэр инээдтэй санагдав ингээд амар хөөрхөн санагдсан. Тэгээд би ингээд энэ хэдэн настай хүүхд ингэ харсан чинь 23 гэж ах юм. Тэнгүүт яаж ингээд хөөрхөн хүүхд шиг ингээд өдөө хүртэл насалсан юм болдоо л гэдэг сонирхолтой байсан. Тэр тэгтээ бэлгийн харилцаанд орсон байсан болов уу? Чи юу? Ихгүй наа. Би тэрэн дээр зүгээр ингээд хаанаас авд юм бол зүгээр ингээд их налсан яг коридороор ингээд алхаж байсан чинь. Тэгтээ амар сонирн байгаа байхгүй юу? Чи шал сони ингээд шал танихгүй хүн зүгээр нэг халааттай хүн дээр шууд явжсан мазак ханаас автай ингэж асах байсан. Яг тэр чинь нөгөө нэг эмгтээчүүдийн одоо тэр эмнэлгийн хэл нэршлиг бас сайн мэдхгүйтэй холбоотой байх магадaltaй л да. Тэгээд амар хөөрхөн л санагдсан л та. Бас нэг удаа яа хөшигний цаагаар үзлэг яг ингээд үзлэг хийх гээд оюутан багчтай. Яг үзлэг хийх гээд ингээд эмчиг дагаад орох хэвээр байхгүй. Тэгээ би ингээд эмчиг ингээд үзлэгийн өрөө нэг хүлээгээ бийдсэн чи эмгтэн үзүүлэгчээс өвчтөнд нь орж ирээд ингээд ализын орон дээр өөрийгөө бэлдээ гарчдаг байхгүй. Тэгснэ би ингээд зогсоод байсан чинь чи хийлтэй. Би бүр амар шоконд орж байгаа юм чи. Тэгээ юугаа хийсэн гэж. Үзлэг хийлтэй. Өөрөө хийгээг юм уу? Nike just do it. Гэтэ надад бол амар эвгүй сонсогдгүй эвгүй ч гэжтэй дөнгөж оюутан болцсон. Тэгээд анх удаа ашихаа удаа яг үзлэгийн байдалтайгаар тэг чи одоо хүнтэй ундах гээд хүнтэй ингээд харилцаанд орно гэж нэг өөр. Тэгтэл одоо ингээд юу гэдэг яг өвчтөн эмч гэдэг байдлаар оронгууд ингээд санаа зовоод ичээд ч юм уу те амар эвгүүлсэн л та. Хийлдэ чи гэж. Загнаад. Харин тийм. Манай залуугийн нэг тийм бүх яригдсан байгаа өмнөх сэдвүүд дээр. Тэр нэг подкастыг үзээд дараа нь subscribe дараарай. Тэр эмэгтэйчүүдийн эмч эрэгтэй байх дээр би болохоор ер нь бол надад бол нэг сонь санагддаг юм уу. Тэгэл хүүхд мөхт төрүүлэхэд угаасаа эрэгтэй эмч их барьж авч мавдаг. Тэгэл нөгөө цаг тутамд орж ирэл үзлэг мүслэг хийгээл те. Тэр үе чинь бидний аврагч харагдсан юм чи юу өөр юм бодох л байна шүү дээ. Тэгээ санжаа бас ер нь манай эмэгтэйчүүдэд зориулаад ер нь эмчийн үүднээс ер нь юуг урайлмаар байна. Эмчийн үүднээс. Одоо яг энэ кекс тийм моожгааны сэдвийн хүрээнд юун дээр анхаараа юуг ямар байна? Чи юу гэж бодож байна юу? Яг нөгөө түрүүн хэлжсэн шүү дээ. Тэр одоо өнөөдөр үндсэн сэдв бол ерөөхдөө муужгаа. Тэгэхээр муужгаа ямар хэлбэртэй өнгөтэй эсвэл өнгөнөртэй амттай байх нь бол хамаагүй. Муужгааг те арьс өнгөөр ялварлахаа бол. Тэгээд хамаагүй гол нь ямар хүн хамгийн гоё ярагддаг. Эрүүл хүн л үнэхээр гоё ярагддаг. Тэгээд үнэхээр эрүүл байя гэж бодож байвал байнгын үзлэг шинжилгээнд хамрагдаад өөртөө ямар эрсдэл байж болох вэ гэдгийг тооцож үзээд эмч нартаа нарийн мэргэжлийн хүмүүстэй ер нь бол заавал хандж байгаарай л гэж хэлмээр байна. Эмэгтэйчүүд биш бүр эрчүүд бүгдээр ер нь л бүгдээр шүү дээ. Тий, эрчүүд ч гэсэн бас байнга хамрагдж байгаарай. Тэгээд чи өвчөө таслуулсан юм уу гэж. За тэгээд ирээдүйн өнөөдрөөс эхэлнэ найзуудаа Keks podcast-ын 7 дугаар дугаар ингээд өндөрлөө. Тэгээд бид нартай хамт байсанд бүгдээрэнд нь маш их баярлалаа. За тэгээд санжаатаа урилга хүлээж аваад сайхан ярилцсанд маш баярлалаа. За бас намайг урьж оролцуулсан та нартай баярлалаа. Үгүй ямар амар сүртэй сонсогдсон бэ ингэж хэлэхэд. За баярлалаа бака. За баярлалаа баяртай.